За сайн байцгаана уу. Ингээд KFC болон Gremix-ийн зүгээс хамтар зохион байгуулсан Blocker дүүрэг 2021 одоо Minecraft-ийн тэмцээн юм уу? Энэ тэмцээний маань топ 10 бүтээл шалгарсан байгаа. Тэгээд би энэ топ 10 бүтээлийг үзээгүй байна л да. Тэгээд өнөөдрийн бичлэг дээр топ 10 бүтээлийг үзээд тэгээд топ 3-ыг шалгаруулна. Гэхдээ KFC-ийн хүмүүст яг хэн 1 2 3 дугаар байранд орохыг нь цааш нь шалгаруулах байгаа. Тийм болохоор хэдүүлээ өнөөдөр топ 10 бүтээлийг үзээд топ 3-ыг шалгаруулцгаая. Тэгээд тэрнээс өмнө бас хэлэх юм байна л да. Ингээд 6000 бүтээл ирсэн гэж байхгүй энэ тэмцээнд 6000 хүүхэд бүгдээрээ адилхан хөлс хөдөлмөрөө ингээд оюун ухаан бүх юмаа ингээд чадвараа гаргаад хийсэн байтал зарим нэг хүүхдүүд бас хэтэрхий тийм токсик байна л та. Би наадахыг чинь хийх гэж тэдэн цаг суусан би 7 хоног суусан юм уус ингээд яг го 7 хоног суусан ч үнэхээр гайхалтай хөдөлмөр байна. Гэхдээ 7 хоног суугаад бусдын 1 хоногт хийсэн бүтээлийг үнэхээр барахгүй болол тэгээд барахгүй л гэсэн үг л дээ. Тэгэхээр амьдрал бас ингээм амар шудраг бус байгааз. Гэхдээ яг дээр үеэс хойш амьдрал тийм байсан л та. Дээр үед ингээд хүмүүс ингээд төрцөн тэгснэ гинт ингээд юм ярьж чадахгүй хоорондоо бие биенийг алаад амьд үлдсэн цаашаа амьдрдаг гэсэн. Тэгээд цаашаа амьдрж гоо дахиад нэг гар өөрийг алчдаг гэсэн. Тэгэл тэрэн цаашаа амьд үлдээл ингээд л амар ер нь хүний амьдрал гэдэг чинь амар хөрсөлдөөнтэй алаантай байдаг. Тэгээд яг 2021 онд бол яг бие биенийг ингээд зэвсгээр алахгүй ч гэсэн ер нь бол чадвараараа ингээ өрсөлддөг тийм 90 ирсэн. Тэгээд амьдрал цаашаа үргэлжлэх тусам та хэдийг үнэхээр их цааш нь бас сорж морих болно. Тэгээд тэр болгон дээр та хэд амьдралд гомдоодох юм уу? Тийм болохоор энэ тэмцээнд та хэд оролцсон ч гэсэн топ 10-д орж чадаагүй байх гэдэг чинь ердөө нэг том асуудал биш байхгүй юу? Тэгээд цаашдаа юу ч хэлж болно те. Тийм болохоор цоглог байх хэрэгтэй. Тэгээд ер нь бол нийтдээ оролцсон бүх хүмүүстд баярлалаа. Тэгээд топ 10-д үлдсэн бүгдэнд нь бас баяр хүргэе. Тэгээд тийм байна. Ингээд ихний бүтээлийг үзье. За, сайн байцгаана уу? Сайн байна уу? Өнөөдөр би та бүхэнд нэг гайхалтай дүүхийн талаар ярьж өгөх гэж байна. Хамаатныхын дүүн хурж ирээд "Аха, та яаж PlayStation 5-тай болсон юм бэ?" гэж асуутیں۔ Тэнгүүс одоо нэг сонио харж яснаа. Ахын ямар өөр юм асуудаг өгтөө. Би чамд үлгэр нэг түүх ярьж өгье гээл. Хөөх юм асуудаг өгтөө. Нэг сарын өмнө болсон юм аа. Содохгүй эзгүүрэл Facebook-ийн Newsfeed гүйлгээд байж идэл. Newsfeed хийцээд гэнэсэ. Тэгээс одоо дотроо бодохдоо Facebook-ийн Newsfeed хийцээд гэнэс. Тэгсэн утасны хагархаа гинэ. Яг утсаа хийсэн биз дээ. Окей. Идэх юм штэ. Харж баярлая да. Гэдэл харж байтал хоол битгийл өсөгч харагддаггүй. Тэнгүү содоо гайхал сайн харж байтал нэг PlayStation 5-ын зураг байдгийг. Тэнгүүс содоо бүр гайхтын байгаа үстэй цаад чинь. Яг сайн аваад. Материалуудаа аваад шууд барилгын ажилдаа орж байлаа. Энэ шиг л ингээл тоос шороо манараа мутаа саагаал юм уу дилдуучныхаа зүг дагаад явбал олдноо. Ёо та ямар амар тоглолт юм бэ? За баярлалаа хаа баяртай. Нэг юм. Окей. Окей. Бүргэр. Энд ихтэй бичлэг нь айгүй entertainment болсон байна. Юу хамгаалагч нар вэ? Ёо аль зурчээ. Дахиад нь орох гэдэг юм тий. Наасаа нууцаар гарчдаг. Нэлээд зөвүүн хаалга. Окей. Тийм байжээ. Доху 2 томшуул төр нэгээр нь дараад байшин гар. Дотор нь орсон чинь ингээд яаж байгаа юм штэ. Дэлбэрч мэлбрээд. Тэгсэн чинь нэг KFC-гийн логон дээрээдэг өвөө ингээд огтж авч байгаа юм аа. За салют мэлэт бодоод бай. За бичлэг нь энэ үрээд ер нь бол зохиол нь дууссан юм байна. Юутай хиндэ шарсан дахиад аврах том шарсан дахиатай тэгээ савтайгаа тэгээ хажууд нь бүүргэр тэгээд дээр нь нисдэг шарсан төмөс тэгээд тэрний цаана болохоор хинтэйсэн комик тэгээд тэрний цаана Newsfeed. За тэр бол надад бол амар сэтгэл төрүүллээ. Яг хамгийн ихэнд байсан оё юм. За дараагийн бүтээл бол за нэр нь бол тодорхойгүй байна. За энэ бол шууд нөгөө барьж байгаа явцаа бол амар тод харуулчихж байгаа зү тэ. Иймэрхүү юмыг яг нөгөө зохион байгуулагч нь их хүсэжсэн л да. Иймэрхүү тайм лапс руу юмыг тэ. Гэхдээ яг заавал тайм лапс халбгүй гэсэн л тэ. Энэ гэхдээ яг нөгөө Сүхбаатарын талбай надад харагдаад эхэллээ. Oh my god. За энэ юу вэ? За төрийн ордон уу? Окей, төрийн ордон. Угаасаа яг уртлын хоёрыг хараад мэдчихээн л та. Окей. За энэ бол жигэн барьсан байна уу юмыг бол. За. Holy moly. Йоо, дээдл мэтэл нь бол бүр яг барьж ин тхүү. Окей. За тэгээ хойтлын
За төрийн ордон барьчихж байгаа юм уу? За энэ гэхдээ галерей юм уу? Энэ юу юм уу? Соёлын төвөргөө юм уу? Тэр соёлын KFC галерей юм шиг байна. Аагүй минь. За чи гүйлгээд үзье. За энэ бол хажууд нэдэг ягаан биш юм байна те. Эний чи юу гэдэг хэлээ би нэрийг мартчихжээ. Тэр биш юм байна. Тэ энэ бол ялчгүй галерей. Тэгэхээр жоохон өөрчлөөд KFC-ийг нь оруулаад KFC-ийг нь арай илүү тодор харуулад гэх юм уу? Тэгж барьсан байна. За дотор талд нь ямар нэг юм байгаа ёо. За KFC-ийн дотор талын нас хийж гэн. Пүүст project-нолж байна. За энийг бол ямар ч хүн харсан яг талбайн тэр ав байна гэж хэлэхээр юм байна. Тэгээд KFC-гийн яг галерей салбарыг илүү хөгжүүлээд гэх юм уу? Гоё болгоод тэгээд барьсан л да. Эсвэл ийм болцсон юм уу? Би тревер ойрт яваагүй юм байна. Бичлэгэн ч гэсэн бас илүү юу байл та. Үцгэд одоо юу мээр юм дэ хитрхи сунжраагүй гэх юм уу? Хитрхи тийм бас хэрэггүй юм харуулаагүй айгуу тийм үү? Гоё өнцгөөс харуулаад хийцэн те. Сайн хийсэн байна. Тэгээд манай 2 дугаар оролцогч болоод хэдүүлээ ямар нэр өгөх вэ? Сүхбаатрын талбай гэж нэр өгье. 2 дугаар оролцогчийн бүтээл. За манай 3 дугаар оролцогчийн бүтээл KFC Minecraft бүрэн дууссан байдлаар блокер дүүрийг уралдаа аваад байгаа 11 нас гэсэн гэрчигтэй байна. За үзцгээе. Өөццгээе. Дуутай. Дөрөвдүгээр цагт. За дуу оруулсан байна. Энэ үеийн хөл хорионы үеэс өмнө ээж аавыг хүүхэд байхаас ч өмнө эртний нэгэн түүх эхэлжээ. За энэ бол тэнцвэрт байдлыг 11 нууц хадгалж байдаг. Энэ тэнцвэрт байдлыг үгүй хийхийг хүсдэг муу хүмүүс бас байсаар агуу нууцуудын нэг зам ачаалттай байдлаар хурандаа сандарч ирсэн. Энэ цагаас эхлэн хурандаа сандарч хүчрхэг 3 хамгаалагчтайгаа тэрхүү журыг хамгаалсаар иржээ. За энэ нөгөө KFC-гийн түүхийн уйж гсэн юм байл да. Энэ хурандаа хийний жар мор гэдэг. Бүргэр Баки зарим заяра хүмүүс томинаар билээ. Бүргэр Баки бол хүчтэй, том, бас бүргийн хүчээр аян цахилгаан гаргаж хүчрхэг болдог. Тэрээр цайзынхаа урд зүгийг хамгаалдаг. Зарим заяра бол мөсний хатан. Тэр ямар ч зүйлийг хөлдөөж чаддаг супер хүчтэй. Фросны Элсагаас илүү гэдэл бод. Түүний энэ хүчний нууц нь олон төрлийн заримнууд байна. Характерууд Томми бол хурдан шалмгай, тусгай хүчтэй буутай. Бууныхан сум нь Кетчу. 3 баатар тосгоныхоо ард иргэдийг бас нууц жороо хамгаалсаар олон жил өнгөрчээ. За ингээд 3 хамгаалагч нэртэй тэгээд тэд нар нь ингээд хурандаа зарим сандас хүмүүсийн хамгаалж байгаа юм тийм. хаалгаар нууц жороо дэлхийн улс үндэстнүүдэд түгээх зорилготой билээ. Тэгээд жороодаа ингээд улс руу ингээд портлоор яваа. Үнэхээр дуртай. За дотроо бас юм юмнууд байгаа юм те. Энэ болохоор бас хоолны газар шиг юм байна. За дотор талын юм хөө. дотор хурандаа сандас нууц жороо хамгаалсаар байдаг. Нэг тийм хоттол юм шиг харагдаж л та. За шүн олонгууд илүү гоё гэрэлтэж харагддаг гэдгээс харуулж байна. Энэ бичлэгийг үзээд төрсэн сэтгэл гэх юм бол ямар нэг аним юм уу кино эхлэхэд тухайн ертөнцийг ингээд танилцуулдаг шүү дээ. Одоо тэр ертөнц ингээд одоо жишээ нь Торын ертөнц бол Аскард байдаг. Аскард иймэрхүү хот мот гэл тиймэрхүү юм харуулдаг шиг яг энийг үзэхэд нэг тийм анимны тусдаа ертөнцээр очсон юм шиг санагдлаа л да. Яг үнэхээр яг энэ хурандаа Сандерс илүү тэр хүн ингээд Монгол руу ингээд жороо тэр портлоор явуулдаг юм шиг тийм сэтгэл төрүүллээ. Тэгэл яг 3 дугаар оролцогчийнхоо бүтээлд хамгаалагчд гэд нэр өгье. За ингээд 4 дугаар оролцогчийн бүтээл KFC Mongolia Minecraft гэсэн гэрчигтэй байна. За энийг л үздэгэ. KFC-ийн барилгуудаар дүрсэлсэн байдал бүтээлээрээ энэ тэмцээнд оролцож байна. За бас Улаанбаатарын барилгуудыг оруулсан юм байна л да тий. Colonel Sanders-ийн царай байсан. Энэ царай нь маш хэмжээний цаг авч маш хэмжээний effort авсан. Хар блокоор хийсэн болохоор яг нарийн гэтэл сүүдэрч тусч байгаа байдал тэр бүхнийг харагдахгүй болохоор ингээд яг нүүрний хувирал сууж байгаа тэр энэ бол яаж бүтээсэн түүгээ болцож байгаа юм байна. Шейдерийн хамгийн лөө үүдийг татаж авсан ч гэсэн ингээд шейдер лаг үүссэн байгаа. Тэгээд би ингээд одоо ингээд явж байхад зарим газар сайн клипийн туршдуудаа ингээд харагдах болно. Чингисийн өшөөний баруун талд байгаа барилга нь хар хорингийн салбар. Тэгээд яг Blue Sky эсрэг талд байгаа барилга нь болохоор
зайсангийн салбар гэх мэт Яг Улаанбаатар хотыг дөөрэлгэж хийгээгүй. Гэхдээ барилгуудын ингээд аваад ирсэн юм байна. Салбаруудыг би ингээд барих. Тэгээд энэ нь болохоор хөшөөнийхөө Төрийн ордонг бас хийсэн байна те. Байдаг шиг ингээд өндөр тэнгэр тусан барилгуудыг ингээд жишээ болгож жишээж юм. Тиймэрхүү барилга барьмаар санагдаад тавьсан. За энэ яг юуг нь бол нэрэл гоё юм байна. Яг царайг нь. Гэхдээ энэ бол ерөнхийдөө Нарутогоо санаа авсан Чингисийн хөшөөний ард ингээд том уулны хан дээр ингээд Сан Андерсын хөшөө ингээд Хокагийн царай байдаг шиг ингээд бас KFC-г үндэссэн агуу хүн гэдэг утгаар нь ингээд цаана Хокагийн шиг ингээд дурсгал болгож цаана ингээд хөшөө барьж гисэн байгаа. За тэгээд дараа нь болохоор би энэ уулыг хараад хийж дууссан дараа их л хараа суухад бол хоосон санагдаадсэн. Тиймээс би ингээд дахиад иддэг бас тэр багцын бакет эдэр нь бол бүгд ингээд ил тодор дүрсэлж харуулсан байгаа. За одоо хэдүүл энэ чи сарын энэ ингээд уулын дундах одоо бяцхан хот гэх юм уу нэг тиймэрхүү юм байна л да. Тэгээд уулын хүртэл ингээд нөгөө хүнийхэн царайтай за тэгээд доор нь бол KFC-ийн Монгол дахь салбаруудын барилгуудыг яг дөөрэлгэж барьсан юм байна. Уулын дундах хот гэдэг тийм нэрийг өгье. За одоо ингээд тэгэн байдлаар дөрвөн оролцогч. За ингээд 5 дахь оролцогчийн бүтээл. Манай KFC-ийн юунууд бол шүүгчнэр нь бол яг нөгөө нэг нотлох юмнууд бол өөртөө нотлцсон байгаа. Бидний өнөөдрийн зорилго бол зүгээр хин нь илүү гоё зүйл барьсан. Тэрийг л шалгаруулах байгаа. За энэ бол шилэн блокуудыг ашиглаад нэг юм бариад байна. Агаар дээр барьж байна. За энэ хас тэмдэг Монгол гэр шиг юм бариад байгаа юм уу? Хасар том. За нөгөө нэг том юмн дээрээ ингээд энэ тэнд нь баах юм барьсан юм байна л да. Агаар дээр л бариад байна л да. Тэгээд энд бас нэг жижигхэн KFC-ийн салбараа жоохон дахиад хийжээж юм те. Хөрхөн хөгжүүлсэн байна. Цэцэг навч ургуулсан юм байна. За. Окей, цаашаа явж байгаа хэсэг нь байна. Цаана очингууд ингийн тэнд бас гой юмнууд байгаа юм байна л да. За ер нь бол төрөүний дээр том бүрийн юмыг бол Монгол гэрэл гэж би ойлголоо. Хоёр юм холбоотой амар том юм байгаа маань. За Minecraft-ийн хүнийг барьсан. За Gremix Gaming гэдэг манай хуучин profile picture дээрээс зургийг хийсэн байна. За ингээд ерөөхдөө харах юм бол том 3 юм бүтээн байгууламж гэх юм уу байгаа юм байна. Тэгээд бүгдээ хоорондоо холбогддог, агаар дээрээс холбогддог. За цааталт нь бол нөгөө нэг тэнд харагдж байгаа бол түрүүний харж исэн Minecraft-ийн хүн KFC барьсан байна. За тэгээд зүүн талд нь болохоор бас нөгөө барна хурандаг хийсэн байна. За энэ ч гэсэн хурандаг гоё хийсэн байна. Окей. За ер нь бол өөрийнхөө тэнгэр дээрх деважныг бол бараг барьсан байна. Гоё харагдаж байна. За энэ бол бүр толгоон дээр толгойн зэт толгоон дээр зогссон юм ааш. За KFC. За тэгээд дотор нь явангууд бүтээн байгуулалт нэмэл юм байна л да тий. KFC ажиллаад байгаа юм шиг байна. За энэ бүр стадион юм биш бараг л жижиг хөл өмгийн төлөө малбатай. Окей. За энэ тэнд KFC гэж бичсэн байна. За энэ бол бас л нэлээ нарийн деталь сайтаа санагдаж байна да. За тэгээд бичлэг маань ер нь энэ авд өрөөд ингээд дуусж байгаа юм байна. 18 механизмтэй болов. За энэ бол нөгөө Сандерсын талаар түүхүүдийг бичсэн юм шиг байна. Окей. 3 том байгууламж гэдэг нэр өгье. За ястаа дуржигнуулж юм да. Түлээ иймэрхүү таймлапсуудыг үзэхээс илүү бүтээл дээр анхаарлаа хандуулъя. За нэг дахиад бариад байна. За дахиан дээрээ нөгөө Сандерс суулгачлаа. За баг Squadron талбай юм шүү чи. Аврах том Squadron талбай юм байд гол дэдэг хөшөө шиг. Гэхдээ KFC-ийн хувилбар шиг харагдаж байна. За энд нэг юм бариад эхэлсэн. Энэ юу вэ? What is that? За нааталт нь ундааны сав барьж ах шиг байна. Ундааны савн барилга гэх юм уу? За энэ юунд дугуй хэлбэртэй юм бариад эхэлвэ? What is that? За энэ манай хамгийн анхны барьсан одоо гинж гэдэг тоглоом. Манай Монголд ингээд дуудлал дээр суугаад ингээд дээдлийн толгойн эргээд KFC зарагддаг. Манай алдарт KFC-ийн номер 1 давхар бүргэр. Зингэр бүргэр. Зингэр 2 давхар болгосон. Тийм, давхар харагдаж байна. Үеиг одоо миний барьсан KFC-ийн салбар. Энэ бол бас амар харагдчих тий. Өөрийнх нь төсөөлж барьсан KFC-ийн салбар юм. Ороод үзэх юм бол айгуу сайхан төглөг. Сайхан хүмүүсийн орж ирмээр төслийн төрүүлсэн тийм сайхан газар. Окей.
Тэгээд маш олон ширээтэй. Яг бол маш олон хүн орж ирнэ. Яа энэ бас амар сүртэй харагч юм те. Яа ингээд салбарын нэгэд нэг гар өргөцсөн. А би юм уу? Одоо YouTube-ийн бурхан тий. YouTube-ийн бурхан ч гэж. Энд ингээд Би зүгээр гэртээ байна. ингээд KFC-ийн манай салбарыг ингээ өргөөд сууж Ингээ байж байгаа. юм те. Энэ бас амар Манай төсөөлөл бас гоё юм те. Сэтгэн бод. манай Монголд байдаг нөө Сэтгэн парк төсөөлөх юм. Дэлхийн эргэлддэг тоглоом байдаг та. Бараг хамгийн алдартай тоглоомуудын нэг юм паркуудын бол парк болгонд бараг байдаг та. Миний хувийн хамгийн дуртай унаануудын нэг. Энэ бол Агарын бөмбөг. агарын бөмбөг дээр нисэх аюу гоё. Ард үлдсэн үү? Цаана яваа. Стадиум юм шиг шүү дээ. Ингээд гүрнээс буугаад энэ цайхан парк барьсан учраас болохоор одоо карантин үеэр ингээд хүүхдүүд гэр гэртээ үйлээд гадаа гарч тоглож чадахгүй ингээ байгаа үед би ингээд хүүхдүүдэд парк гэж үзүүлэе гэж бодсон. KFC-ийн өвөө хурандаа Сандерс. Тийм дахиад унтсан байгаа. Нөгөө Сүхбаатарын хөш байгаа шүү дээ манай Монголын. Сүхбаатарын хөшөөний чулуун дээр би ингээд Сүхбаатарын оронд. За тэгээд манай паркийн төвөр ингээд дуусч байна. За ер нь бол яг түрүүний энэ хүүхдийн өөрийнх нь хэлсэн шигтэй яг ингээд нэг тийм хөдөө очиод нэг агаар ямсгалж байгаа юм шиг санагдаж ил та нэг паркаар үнэхээр аялцсан шиг тийм мэдрэмжийг өгсөн. Тийм бичлэг тийм бүтээн байгуулалттай нэглэн тийм гоё. Нэг тийм амьсгаа авмаар санагдаж байна яг энэ юу гэзээд. Дааштай дуржигнуул чинь да бүү тайм лапсууд нэр амар дуржигнуулах нь сарах амар тийм 50 гоё нэг мэдрэмж их юм те. Энэ бүүргэр агаарт нисгэж исэн юм бохтой KFC-ийнхаа. За бүүргэр. Яа бүүргэр хараадсан чи өсөөх юм. За бүүргэр бариад эхэлсэн. За Сандерс. Дахиад маань сансар юм уу? Гайхалтай. Ямар гоё сэтгэв вэ те. Яаж тэр цаатлынхаа сансар байгаад байна? Барьсан World ингээд харлаад байгаа. Мэдгүй би ойлгохгүй. Ямар ч ийсэн нэг юм аврах том бакет сансарт нисэж байгаа. Тэгээд дотроо бүүргэртэй. Тэгээд яг түрүүний харууладсан бичлэгний хэсгийг кимо үзүүлсэн байна л да. Тэгээд энэ амар аврах том болохоор үлэмж барилга баригдсан байна. Гоё харагдаж байна. За энэ бүр пуужинтай байна хойтол та. За бас логч шүү нэг хүн сансарт нисээд байгаа юм шиг те. За тэгээд хүн нь энд байгаа юм байна. Хүн нь энэ сансарт нисээд. За. За нэг нууц хаалга руугаа дагуулад орчлоо. Амар зэрэг тийм бэ? Зомби юм уу? Юу юм бэ? Just kidding гинэ. Among Us гэсэн байна. Окей. Тэгээд сансараасаа импостер унгаач байгаа юм шүү дээ. За ямар ч ийсэн яг бүтээл нь гэх юм бол яг одоо энэ харагч нэг сансарын нисгэгчтэй тэгээд аврах том сансарын KFC-ийн хөлөг энд харагдаж байна. За ингээд манай 8 дахь бүтээл KFC Solar System гэнэ. За ямар ч байсан time lapse маань явсаар хагаад нэг ийм бүтээл төрсэн байна. За манай Sanders ах өвөө маань бол бас энд дахин баригдаж байгаа гарагдаж байна. За урдаа KFC-ийн бактиг барьсан те. Нэг ийм аврах том Sanders өвөө байгаа юм байна. За энэ бол гэрлүүд нь шин насаад амар гоё харагдаж байна. За энд ийм луу барьсан юм байна шүү. Галаар үлээж байгаа луу харагдаж байна. Миний нүдээр лав. За тэгээд дээшигээ явангууд ийм бас дугуй хэлбэртэй гариг байгаа юм байна шүү дээ. За тэгээ яваад оронгууд дотор тал нь болохоор бас л деталь сайн хийжээ. За KFC-гийн салбар байна. Цаашаага явсан. Буцаж ирсэн. KFC-гийн салбараасаа. За анилт нь дахиад нэг гариг шиг юм байгаа. It's finger licking good гэж байна. За түрүүний хүн бол энэ гариг дээр байгаа. За ингээ 3 гариг байх шиг байна те. Доошоо ямар нэг юм бэ нүгөө юу? За доошоо яваад доошоо нороод явж байгангууд нэг юм юмуд байгаа юм байна.
Окей. Окей. За ингээд solar system буюу одоо 3 гариг барьсан. Тэгээд тийм оролцогч байна. Бас л том бүтээл тэгээд зарим хэсгүүднүүд бас деталь сайтай болсон байна. Тэгээд луу муу бас барьсан байна. Гэтэ KFC луутай яаж холбогдгийг би сайн мэдэхгүй байна. За ямар ч юм энэ гариг бол KFC-ийн салбарыг агуулсан. Хорондоо Сандер сонсож байна. Ажилчин ирэх мэн Монголын салбар хүргэлтийн юу нөө хөнгөө болчлоо. Хорондоо Сандерс бидэнд өөр арга үлдсэнгүй Бакиг дууд гинэ. За дуржигнуулсаар байна. Дуржигнуулсаар. За энэ баг Бакигийн хөл харагдаад хэлэх чиндээ. За мэдээч ингээ аврах том юм барих тусам нөө орох блокны тоо ихсдэг болохоор деталууд нь бас хийхэд хэцүү болж эхэлдэг. Нарийн сайн төлөвлөж бодож эхлэхгүй бол ер нь энэ яг зөвхөн энэ хүүхдийн барьж байгаа юм чиглэлтгүй ер нь төрөний үтсэн бүх бүтээлүүд за тэгээд топ-арт ороогүй ч гэсэн бүх бүтээлүүд бол нэлээд деталь дээр бас ажилласан байх. Баатар маань харагдаад байна да. За одоо нүүр толгой хэсгийг хийж гин шар арсны өнгө ороод ирсэн. За энэ дуржигнуулж байна. Үнэхээр нөгөө өөрийгөө хийж байгаа хэсгийг батлахын хувьд бол үнэхээр сайн баталсан байна энэ бичлэгэн дээр. За ингээл урталт нь бас нэг барилга барьчлаа тий. Окей. За бүх юмаа дууссаны дараа shader суулгасан байгаа гэж бичсэн байна. За shader суулгасан арай яг cinematic харагдана л да. За агаар дээрх KFC-гийн салбарыг Баки барьцсан байгаа юм те. Йоо ийм байгууламж бас амьдрал дээр байдаг бол бас амар те. Тэг хүмүүс нь дээш лефт мэтэр явдаг. Аврах том Баки. Баки гэдэг нь чи зүггүй. Төрөний би энэ бичлэгэн дээр гарсан дэрэл хэлээд байгаа шүү. Баки төмс тооми зармиг зарья. За. Яг ингэ бод байдлыг дүүрэлж хийсэн юм байна л да. Яг энэ салбарыг ингэж харуулсан юм байна. Тэгээ ингэж яваад хүмүүс суун. За өцөнд баярлалаа гинэ. За бичлэг маань нэг иймэрхүү болсон юм байна. За тэгээ ерөнхийд нь харах юм бол ийм бүтээн байгуулалт харагдаж байна. Доор нь байгаа хоёр барилгыг бас тооцох хэрэгтэй, сайн харах хэрэгтэй. За ингээд 10 дахь бүтээл буюу топ бар хамгийн сүүлийн оролцогчийг хэдүүлээ хамтдаа үзье. KFC-гийн hot full гэсэн бичлэг байна. За эхэндээ бол мэдээж time lapse-аас харуулсан байх л та. За тэгснээ эргэн тойрныг бас хөгжүүлээд эхэлсэн. Гэтэ гоё ногоон байгууламжтай харагдахаар гоё л юм те. Дахианы мөч биш гоё лөө барьчиж байгаа юм байна. За тэгээ урталт нь энэ одоо Blue Sky-ыг бариад байгаа юм шиг харагдаж байна. Тийм байна. Ялчгүй Blue Sky байна. Дундаа тийм голсуур шиг юмтай. За энд бас нэг юм бариад эхэлсэн. Йоо манай Сандерс маань байна л да. За хот нь бүр сунгагдаад эхэлсэн. Энд тэгт юу барьж байгаа юм бол за мэдээж бас улаан цагаан хар гэсэн 3 өнгө орж ирэнгүүт KFC бодогдсон л та. Тэгээ энийг харуулж ялч KFC бодог чинь. Гэтэ энэ яг юу вэ? Энийг яг нөгөө амартар замартарыг яг нөгөө нэг бодит байдал дээр амьдрал дээр яаж барилга барьдаг тэрнтэй адилхан бариад нөгөө эсвэл угаасаа ийм барилга юм уу? За наан бүр усан өргөлөөр нэмэгдсэн. За энэ бол бас нэлээ гой барилгаа жижигээр нэмэгдсэн байна. Наана бүр машин барьсан байна. За тэнд жижиг машин зогсоолын хүртэл барьсан байна KFC-ийнх нь. За наан бүр томор дугуй юм бас бариад эхэллээ. За нөгөө дугуй юм чинь нэг стадионор хуулаад эхэлсэн. Тэгээд дээр нэг мөр дээр онгоц хүртэл нисэж байгаа юм биш те. Хүүхдүүдийн төсөөлөл бас гоё юм аа. Амар тийм төсөөллийн хотыг бариад байгаа хгүй ер нь бол KFC-д уйлдуулаад. За төрөний хул бол аврах том морь байсан. Тэгээд тэнд нь болохоор KFC-ийн Сандерсын өшөөтэй тэгээд том салбар байгаад байгаа. За агаарын бөмбөлгөл нэлээ хөгжүүлээд тах шиг байна. За агаарын бөмбөлөг хөгжөөд ийм Монголын далбайтай агаарын бөмбөлөг болсон байна. За дундуур нь явгууд яг хотод явж байгаа юм шиг сэтгэл төрүүлж байна. За одоо KFC-ийн салбар руу явж байгаа шиг байна. За энэ байгаа юм бах та. За үтсэнд баярлалаа гинэ. За ямар ч хэсэн хот нь бол гаднаас харахад бол үнэхээр гайхалтай тийм хотыг барьсан байна.
За ингээд манай 10 оролцогчийн бүтээл бүгдээрээ энд байна. Тэгээд бүгдийг би дөнгөж сая үзчихлээ. Тэгээд энэ бичлэг дээр би топ 3-ын шалгаруулах байгаа. Гэхдээ би яг одоо шууд шалгаруулахад айгүй хэцүү байна. Ягаад гэвэл бүгдээрээ айгүй гоё бүтээлүүд байна. Тэгээд би жоохон байж байгаад яг энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүст л ингээд би ингээд шууд гинт үсрээл ороод ирнэ л дээ. Гэхдээ яг бодит амьдрал дээр би яах вэ гэхээр эхлээд саяны бичлэгүүдийг дахиж нэг үзээтэй. Тэгээд топ 3 удахгүй шалгаруулнаа. Тэгээд түр ээж байгаа. За яг одоо би топ 3 бүтээлээ тодруулах гэж байна. Нэг хоног үнэхээр их бодлоо бүр ингээд нойрон дунд ингээд сүултээ зүүдэн дунд нөгөө бүтээлүүд нүдэнд харагдаад тэгээд бүр ингээд хэрүүл аман болж байгаа юм санагдаад. За тэгээд би эхлээд ямар ч нэг юм хэлчихье. Энэ бол KFC-тэй холбоотой уралдаан байгаа. Тиймээс та хэд үнэхээр гоё юм барьсан, үнэхээр ингээд том юм барьсан ч гэсэн тэр нь KFC-тэй яаж холбогдож байгаа гэдгээс нэлийн шалтгааллах байгаа. Тийм болохоор би топ 3-аа нэлийн эргэлзэж жагаад бүр амар хэцүү юм байна энэ шүүн гэдэг чинь. 3 бүтээлийг ямар ч байсан сонгосон байна. За тэгээд сонгогдсон эхний бүтээл бол за яг одоо энд харагдаж байна. За бидний номероор нэрснээр бол 6 номерын оролцогч тэгээд KFC Park гэдэг нэртэй бүтээлийг барьсан. За та бүхэн энэс хараад санах бах. За яг энэ бүтээлийг барьсан энэ оролцогчийг би топ 3-ынхаа за мчээс эхний номерт нь оруулсан. Гэхдээ 1 2 3 гэсэн дарааллын бол KFC-ийн шүүгчид дараа нь өөртөө тодруулаад өөртөөхөө пэйжэн дээр Facebook-ийн пэйжэн дээр зарлах байх. За ямар ч гэсэн энэ оролцогчийг нэг чигсалтандаа оруулсан топ 3-ын баяр хүргэе. Топ 3-т орсон. За дараагийнх нь бол за бидний номер 10 дахь оролцогч буюу KFC-ийн Морьтой хот гэсэн нэртэй оролцогч байсан. За тэгээд та хэдээс хараад санаж байгаах. За энэ хотыг барьсан. Одоо энэ бол түрүүнийх KFC-ийн тийм парк гэсэн бол энэ хүүхэд бол KFC-ийн тийм хотыг барьсан байгаа юм л та. Тэгээд энэ нь бол аюу тийм утга учиртай санагдсан байгаа. Тийм болохоор бас топ 3-ынхаа нэг байранд орууллаа. За ингээд топ 3 байрын сүүлийн оролцогчийг танилцуулъя. Сүүлийн оролцогч бол за би энэ дэр бол нэлээд эргэлзсэн тэгж эргэлзэж байгаа тийм 11 настай төгөлдөр гэдэг хүүхдээ за энэ нөгөө бидний нэр юу лээ хамгаалагч гэсэн нэртэй энэ бүтээлийг оруулахар болсон. За энэ дээр бас нэлээд хил ам хүмүүс ч магадгүй. Гэхдээ би яг үнэхээр бодож байгаад яг энэ хүүхдтэр л шийдвэр гаргасан. Яагаад гэвэл энэ хүүхдийн яг энэ ертөнцийн дундуур ингээ аялаад бичлэгийг үзэхэд бол үнэхээр яг тэр Хурандар Сандерс гэдэг хүн яг ингэж амьдэрдэг те ингэж дахианууд дижээж хагаад нууцж ороод тэр портлоор явуулдаг юм шиг тийм сэтгэл төрүүлсэн. Тэгээд KFC гэсэн зүйлтэйгээ үнэхээр тийм уялдаа холбож өгсөн нь тэгээд айгу их таалагдсан гэх юм уу. За бусад топ 10 оролцогч нар маань бүгдээрээ л мундаг барьсан. За ялангуяа тэр Сүхбаатарын талбай за тэгээд тэр Аврах Том Баки 3 тэр Том гариг тэгээд нөгөө сансрын хөлбөмбөг бүгдээрээ л айгу тийм гоё юм барьсан байсан. За ингээд нийт уралдаанд оролцсон 6000 хүүхэд болон топ 10-т орсон хүүхдүүдэд бүгдэнд баяр хүргэе. Топ 3-т орсон 3 хүүхдэд бол үнэхээр том баярын мэндийг хүргье. Тэгээ та гурын шагнал бол яг одоо энэ хойно харагдаж байгаа. Хөл өрөө дууссаны дараа хэдүүлээ болцож бэлгээ биендээ ч гэжтэй. Би та хэдэд гардуулгах тэмцээнд оролцсон бүх хүүхдүүдтэй баярлалаа. Тэгээд үзэж байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээд тэмцээн зохион гэдэг чинь яг үндэ тэгж арын хаалганы юм шүүр нь юу байх вэ? Энэ KFC-гээс тэгэл айлуулах нийгэмд хүүхдүүдийг ингээ идэвхтэй байлгах тэг нийгмийн хариуцлага өрөөнд л ингээл тэмцээн зохиосон тэгэл тэрэнд нь оролцсон тэгэл бүтлгүүцсэн бол тэгэл бүтлгүүтэй л үстэ юунд нь бас гонёглох вэ те. Тэгээд тийм байна. За тэгээ бичлэгийг үзсэнд баярлалаа. За баяртай.